мартуулъя. Эрүүл мэндийн салбарын хамт олон бол таныг түшээд авнаа. Түшээд авна, дэмжиж явна. Үүнд нь би итгэлтэй байгаа. Ингээд манай эрүүл мэндийн салбар өнгөрсөн 1 жилийн хугацаанд засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн 4 зорилтын хүрээнд 23 томоохон ажлыг төлөвлөсөн. Энэ ажлуудын 70-аас 80 орчим хувийн өнөөдөр гүйцэтгэлтэй, зарим нь 100% гүйцэтгэлтэй, зарим нь 50% гүйцэтгэлтэй ингээд явж ирлээ. Энэ бол манай хамт олонны нэр их хөдөлмөр, за мөн түнчлэн их хуралд засгийн газарт бид бүхний дуу хоолойг хүндэтгэлтэй хүлээж авч үйл ажиллагааг минь дэмжиж ажилласан. Тэр дотроо хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр эмэгтэй гишүүд, сарангэрэл гишүүн маань манай салбарын бодлогын томоохон хуулиудыг дэмжиж надтай нэг баг болж ажиллаж ирсэн. Тэгэхээр бид өнөөдөр энэ салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа, зоригтой, ёс зүйтэй маш сайхан ажиллана гэдэгт би танд бол итгэлтэй байгаа. Ингээд таны ажилд амжилт хүсье, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд би Улсын их хурлын гишүүн болсон цагаас хойш зүтгэсэн байна. 2012 онд Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон цагаас хойш нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны гишүүнээр ажилласан. Энэ хугацаанд би энэ зогсож байгаа зарим хүмүүстэй эмийн талаар төрөөс баримтлах бодлого, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, одоо донорын тухай хуулийн төслөөр бид нар хамтраад ажиллаж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль гэдэг эрүүл мэндийн салбартай холбоотой энэ салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд бол та бүхэнтэйгээ хамтарч ажилласан. За өнөөдөр би эрүүл мэндийн салбарын сайдыг томилогдсон. Засгийн газрын түвшинд эрүүл мэндийн салбарын бодлогыг авч явж хэрэгжүүлэх, хамгаалах ийм үүргийг та бүхнийхээ өмнө хүлээж байна гэж ойлгож байгаа. Бидний хийх ажил тодорхой. Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болсон. Энэ мөрийн хөтөлбөрт 23 заалт бүхий та бидний чухалчлан хийх үйл ажиллагааг заагаад өгсөн байж байгаа. Мөн энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Тэр нь бол эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн журам хэсэгчлэн гарсан байна. Цааш бид бүрэн гаргаж энэ эрүүл мэндийн салбар маань бие дагаад өөрийгөө аваад явдаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс маань сэтгэл ханамжийн баталгаатай байх. Энэ нөхцөл болцоог та бид хамтдаа бүрдүүлэх ёстой. Энийг бол би ганцаараа хийнэ гэж үзэж хэлэхгүй. Миний хажуу зогсож байгаа засгийн газрын дарга та бүхэнтэйгээ ард түмэнтэйгээ улсын их хурлаагаа хамтарч энэ бүх үйл ажиллагааг хийж зохион байгуулна. Би та бүхний менежер, та бүхний төлөөлөгч улсын их хурлд төрийн түвшинд ажиллах юмаа би та бүхэнтэйгээ гар нийлж энэ өмнө тавьсан зорилтоо засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр энэ хуулийг хэрэгжүүлэх тийм боломжийг бүрдүүл сайхан баг болж ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Өндөр